эрүүл мэндийн даатгалын үндсэн зөвлөлийн гаргасан шийдвэр нь ард түмний рүү чиглэсэн ард түмний эрүүл мэндийн асуудал тусламжлагын асуудал чиглэсэн биш төсөв хэмнэж яаж хөрөх үү гэдэг үднэс тийм шийдвэр болсон болов хараад байгаа. Энэтэй холбоотой жишээлбэл хурц төлөвлөгөөт арах гэдэг хуваасан. Энэ бас эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлийн санхүүжилт эрүүл мэндийн даатгалын юунд бас сөрөг нөлөө үзүүлэх талтай. Яагаад гэвэл хурц өвчин бол нэг их биш. Ер нь эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн ихэнх асуудал нь одоо архаг өвчнөөрөө санхүүждэг. Яагаад гэвэл одоо уус шигний архаг дутагдал, зүрх судасны архаг дутагдал харуултын дараах асуудал байж байгаа. Гэтэл энэ асуудал дээр одоо ингээд архаг өвчнийг хассан. Нөгөө талаар одоо 3 дугаар эмнэлгээс бас судалгаа авсан бий. Зарим одоо геми барын өвчин ч юм уу 4 мэдээгүй болох. Нөгөө талаар зарим одоо хүнд хэлбэрийн өвчнүүдийг ингээд хассан асуудал эргээд юунд цөргөөр нөлөөлж байна. Тийм учраас энийг одоо эрүүл мэндийн даатгалын үндсэн зөвлөлд харж үзэхгүй л одоо 100-ны цагт ч одоо хурц өвчнийг гарахгүй шүү дээ, эмнэлгүүдээр хэвдэхгүй. Ихэнхдээ архаг өвчин одоо хяналтанд байгаа улсад хэвддэг. Тэгэхээр энэ санхүүжилт 100-ны 3 цагт бас буурах асуудал байна. Хөдөөгийн эмнэлгүүд дээр чинь ийм асуудал байгаа. Арьс сөнгө сэтгэс халдвартын дас 100-ны цагт хүн хэвддэг байсан. Нөгөө талаар энэ ажилчид 100-ны цагт одоо эрүүл мэндийн салбарын ихэнх ажилчид ээлжийн амралт авдаг. Гэтэл энд ажиллаж байгаа улсууд амралтанд авахаар оронд нь хүн авч ажиллуулаад төсөв хэмнэдэггүй тийм асуудал байгаа. Хэмнэх боломж их байгаа. Энэ талаар та ямар бодолтой байна? Нэр дэвшигч аргачаа 5 намрын микрофоныг өгье. За, бэйсэн гишүүний асуултанд хариулъя. Ер нь эрүүл мэндийн даатгалын санхүүжилттэй холбоотой эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа энэ байгууллага өнөөдрөөс толгомцоо асуудал нэлээдгүй байна. Тэгээ үндэсний зөвлөлийн гишүүн болвол нэг номерт одоо энэ эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой энэ асуудал дээр би бол онцгой анхаарч ажилланаа. Тэгээд ер нь бол дотор нь орж иж бас зарим асуудлыг бас хөндөд тавих нэдээдгүй юм байна гэж харсан. Тэгэхээр энэ асуудлыг бол миний хувьд бол аль бие осоор үндэсний зөвлөлийн гишүүн басны дараа бас энэ асуудлыг тавья гэж бодож байна. Тэгээ мэдээж одоо мэргэжлийн хүн бэйсэн гишүүн за тэгээд мөн босод одоо банкны орооны гишүүдтэйгээ бас энэ асуудал дээр нэлээдгүй бас хамтарч ажиллах, мэдээлэлээр хангах за мөн одоо даатгуулагчийг төлөөлж байгаа учраас энэ даатгуулагчийн нэг номерын эрх ашигтай холбоотой энэ асуудлыг бол хамгийн түрүүнд тавина л гэж бодож байна.